За нэг зарлал байна. Онлайнаар шатрын сургалт явуулж байгаа. Бүх шатна. Энд жав суугаар. Манай монголчуудын хамгийн бахархал болсон олон жилийн түүхтэй. Тэгээд дэлхий дээр өөрийн байр ижилсэн бахархаж явдаг. Биеийн тамирын төрөл болвол энэ шатар юм байна. Олон насны англид олон удаа дэлхийн Азийн аваргууд болсон. Бид нарын хамгийн бахархдаж байна. Монголчууд болвол оюунлаг артав. Тэр тусмаа тархины потенциал нь асар өндөр. Энэ бол бид нарын давуу тал. За эннийх нь илэрхийлэн нутаж ирэг шатар юм байна. Бид нар ч гэсэн бүр ухаарсноос гэр бүлд шатар тоглож ирсэн. Энэ бол манай монголчуудын уламжлалт соёл. Энэ холгууд нь хүртэл бүгд одоо монгол нартай байдаг. Морь тэмээ хангай энэ төр гэдэг ноён бэрсэн. Өнөөдөр элдв өсөн компьютер тоглоомод гарцсан тоглоомод гараа ирсэн байж байгаа. Тэр болвол нүдэн таалтай, цагаан таалтай. Гэх мэт энэ төрөл бүрийн сөрөг нөлөөгт. Гэтэл энэ шатар гэдэг болвол тийм биш. За энийг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр бид нар хүүхдүүдэд юу сурахгүй. Мэдээж төрөл бүрийн биеийн тамираа хичээлүүлж байгаа. Тэгвэл оюуны спорт дотор хамгийн чухал нь гэж шатар байдаг. Тэгэхээр Монгол айл болгон өөр хүүхдийг шатраа хичээлүүлдэг байна. Энэ бид нар уламж соёлоо өвлж байгаагийн илэрхийл. Тэрнээсээ гадна зөвхөн уламжлал соёл биш. Оюун ухааны хөгжүүлэх гэдэг. Хүүхдийн алсын хараатай болгох гэдэг. Хүүхдүүдийн олон жагаар анхаарал төвлөрөөс суудаг. Тэсвэр дэвжээртэй болгох гэдэг. Энэ шатарч. Тийм учраас энэ шатрын сургалтанд заавал бүртгэв. Хүүхдүүдэд заавал явуул. Магадгүй дэлхийн авраг таны гэр бүлээс төрж бод. Үгүй юм аа гэд. Өөрийн чинь хүүхэд тултай жирэг. Гайхамшигтай жам төвтэй болж хүмүүжигтэн туслана. За энийг болвол энэ Монголын IQ, EQ гэдэг юмас жохон байгуулж байгаа юм байна. Онлайнаар зааж явах учраас дэлхийн аль ч улс оронд байж байгаа монгол хүүхдүүд хамарт болж чадсан. Миний хувьд бол ерөнхий боловсролын сургуульд байх үед шатрын тэмцээнд сургуулийнхаа шатрын тэмцээнд 2 дугаар байрыг эжилжсэн түүхтэй. За одоо өөрийнхөө хүүхдүүдэд бас шатар зааж байгаа. Чаг жав гарах юм бол хүүхдүүдтэй тоглож байгаа. За та бүхэнд маш их баярлалаа.